Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн сэдэв зардал удирдлагын бүртгэлтэй холбоотой сэдэв байгаа. Энэ сэдв нь зардал, тоо хэмжээ, ашигын хамаарал гэдэг нэртэй сэдэв байна. Тэгэхээр энэ сэдвийн хүрээнд тухайн компани зардал, үйлдвэрлэл болон борлуулалт хоорондоо хэрхэн холбогддог, тухайн зардал, борлуулалтын тоо хэмжээ нь ашигтай яаж холбогддог талаар бол шинжилнэ. Тэгэхээр энэ сэдвийн гол таамаглал буюу хэрэглэх гол нөхцөлийг энэ доор дурдсан байна. Нэгдүгээрт борлуулалтын үнийг тогтмол гэж үздэг юм аа гэж. Мөн дээрээс нь үйл ажиллагааны түвшин өөрчлөгдөхөд бүтээгдэхүүн үйлчлэгийн үн өөрчлөгдөхгүй байх гэдэг заалттай. Тэгэхээр үйл ажиллагааны түвшин өөрчлөгдөнө гэдэг нь бүтээгдэхүүний тоо өсөх. 2025 онд 10,000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах. 2026 онд 15,000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах гэдэг. Тэгэхээр үйл ажиллагааны түвшний өөр хэмжээндээр үнэн нь тогтмол байна шүү гэдэг гол нөхцөл байна. Хоёр дахь нь зардал нь шугамн бөгөөд хувьсах болон тогтмол гэдэг зардалд бол хуваагдана. Мөн дээрээс нь үйл ажиллагааны бүх түвшинд нэгжийн хувьсах зардал болон нийт тогтмол зардал нь тогтмол байна гэж. Бид нар зардлын англи дээр үзчихсэн тийм. Тогтмол зардал гэдэг бол нийт дүнгээрээ тогтмол. Нэгжид ногдох дүнгээрээ хувьсдаг гэж ярьжсэн тийм. Харин хувьсах зардал маань нийт дүнгээрээ хувьсдаг, нэгжид тогтмол байдаг юм а гэдэг зүйлийг бол харуулж байна. Тэгэхээр үйл ажиллагааны бүх түвшин гэдэг маань ямар ч түвшинд гэсэн үг. 10,000 нэгж үйлдвэрлэсэн ч, борлуулсан ч тийм ээ. 5,000 нэгж дээр байсан ч яг адилхан нэгжид ногдох хувьсах зардал, нийт тогтмол зардал хоёр бол дандаа тогтмол байна гэж үздэг гэсэн үг. Гурав дахь нь олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг мөн дээрээс нь борлуулалтын тогтмол бүтцтэй байгууллагын хувьд зардал, тоо хэмжээ, ашигын шинжилгээг бол хийх боломжтой юм а гэдэг зүйлийг бол харуулж байгаа гэсэн үг. Ингээд бидний сэдвийн эхний агуулга явж байна. Эхний агуулгаар борлуулалтын хэмжээ өөрчлөгдөхөд компани ахиу зашиг болон үйл ажиллагааны ашигт хэрхэн нөлөө үзүүлж байгааг тайлбарлах гэж. Тэгэхээр компаниуд гадаад тайлагналтаа орлогын дэлгэрэнгүй тайлангаа харуулаа явдаг тийм ээ. Борлуулалтын орлогоосоо борлуулсан бараа нүртгөө хасаад нийт ашиг авчдаг. Харин дотоод тайлагналтаа бид нар ахиу зашгийн аргаар бэлтгэсэн орлогын тайланг бол бэлтгэж дотоодоо шийдвэр гаргалтаа хийж явдаг гэж тайлбарласан байна. Тэгэхээр ахиу зашгийн аргаар бэлтгэсэн орлогын тайлан нь өөрөө компани борлуулалтын үн, тухайн бүтээгдэхүүний тийм ээ, зардал, борлуулалтын хэмжээний өөрчлөлтийн ашигт үзүүлэх нөлөөллийг үнэлэхэд тусалдаг тайл юм а гэж. Тэгэхээр энд харагдаж байгаа жишээг харуул дугуй компани ахиу зашгийн аргаар бэлтгэсэн орлогын тайланг харуулж байна. 6 дугаар сарын тайлан байна. Ямар мэдээлэл явж байгаа гэхээр эхлээд компани борлуулалтын орлого нийтдээ 500 дугуй борлуулж байгаа юм байна. Нийт борлуулалтын орлого нь 250,000. Үүнээс хувьсах зардлаа хасах юм бол 150,000 байна. Тэгэхээр борлуулалтын орлогоосоо хувьсах зардлыг хасах юм бол бидний хэлдгээр ахиу зашиг тооцогддог. Тэгэхээр ахиу зашиг маань 100,000 гэсэн. Энэ дүнгээсээ тайлан хугацааны буюу 6 дугаар сарын тогтмол зардал 80,000-аас хасгаар компани цэвэр үйл ажиллагааны ашиг нь 20,000 гэсэн. 20,000 гэсэн. Тэгэхээр ахиу зашиг гэдгийг бид нар мэддэг тийм ээ. Энэ борлуулалтын орлогоос хувьсах зардлыг хасж байгаа дүнг бид нэр ахиуц орлого буюу ахиуц ашиг гэж хэлдэг.
За тэгэхээр энэ ахиуц ашиг гэдэг маань өөрөө тогтмол зардлыг нөхөд зарцуулагддаг зүйл юм аа гэж. Тэгэхээр тогтмол зардлыг нөхөөд ахиуц ашигаас үлдэх юм бол тухайн үлдэж байгаа дүнг бид нэр ашиг гэж хэлдэг. Компани үйл ажиллагааны цэвэр ашиг гэж нэрлэдэг гэсэн үг. Тэгэхээр бидний өмнөх тайлан бол харагдаж байна те. Борлуулалтаас хувьсах зардал, ахиуц ашиг, тогтмол зардал, цэвэр ашиг юм аа гэдэг. За тэгэхээр ахиуц ашигын хандлага дээр дараагийн тооцоол юу явж ийн гэхээр борлуулалт, хувьсах зардал болон ахиуц ашгийг нэгжид ногдох дүнгээр нь бас илэрхийлж болно гэж. За бид нар сая бол нийт дүнгээрээ 100 мянга гэд гаргаж ирсэн тийм ээ ахиуц ашиг нь. Тэгэхээр нийт дүнгээр гаргахаас гадна бид нар нэгжид ногдох дүнгээрээ гаргаж болно гэж. За юу гэж юм нэхэр 250 мянга 500 дугуйтай хуваах юм бол нэгжийн борлуулалтын үнэ нь 500. 150 мянга 500-аа хуваачих юм бол за өөрөөр хэлэх юм бол энд 250 мянга 500 хуваагаад нэгжийн борлуулалтын үнэ нь 500 гэсэн үг тийм ээ. Хувьсах зардал дээр 150 мянга 500 дугуйтай хуваачих юм бол нэгжийн хувьсах зардал нь 300 гарч. Тэгэхээр нэгжийн борлуулалтын үн 500-аас нэгжийн хувьсах зардал 300-аар хасчих юм бол нэгжид ногдох ахиуц ашиг нь 200 гэдээ бол гараад ирж байна. Тэгэхээр 200 гэдэг маань өөрөө нэмэлтээр бид нар хэрвээ дугуй борлуулчих юм бол тогтмол зардал болон ашгийг нөхөхийн тулд нэгжид 200 төгрөгийн ахиуц ашгийг бий болгоно гэдэг зүйлийг ахиуц ашигын аргаар бэлтгэсэн орлогын тайлан дээрээс харах боломжтой байна гэсэн үг. За үргэлжлээд. Ахиуц ашигын хандлагаар бид нар хугардлын цэг тооцоолох юм бол гэж. Тэр хугардлын цэг гэдэг маань өөрөө ашигчгүй, алдагдaltaгүй байгаа тухайн цэгийг бол хэлдэг юм аа гэдэг бид мэддэг тийм. Өөрөөр хэлэх юм бол энэ борлуулалтын тодорхой нэг түвшин дээрх ашиг нь тэг байх нөхцөлийг бид нар бол хугардлын цэг гэж яриад байгаа тийм. Ашиг тэнцүү тэг гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол компани борлуулалтын орлогоос хувьсах зардал, тогтмол зардлыг хасахад компани ашиг нь тэг байна гэдэг нөхцөлийг бид нар хугардлын цэг дээрх нөхцөл гэж яриад байгаа тийм. Хугардлын цэг дээрх. Тэгэхээр хугардлын цэг дээрээ байхын тулд бид нар сар бүр хамгийн багадаа 80 мянган төгрөгийн ахиуц ашгийг бий болгох хэрэгтэй гэж. Тэгэхээр 80 мянган ахиуц ашиг байж ийж тогтмол зардал 80 мянган асгаар чинь ашиг нь тэг болно гэсэн үг. Тэгэхээр ашигчгүй, алдагдaltaгүй байхын тулд бид нар ахиуц ашиг 80 мянга байх ёстой гэдэг зүйлийг тооцоолно гэсэн үг. За тэгэхээр ахиуц ашиг 80 мянга байхын тулд бид нар хэдэн дугуй борлуулах вэ гэдэг зүйлийг бол тооцоол хийж үзсэн байна. Тэгэхээр нэгжийн ахиуц ашиг нь 200 юм чинь үүнийгээ за 80 мянга тий. За 80 мянга энэ 200-аа ингээд хуваагаад өгчих юм бол 400 ширхэг дугуй борлуулчих юм бол бид нар 80 мянган төгрөгийн ахиуц ашиг бол олох юм байна. Энэ ахиуц ашигаараа тогтмол зардал 80 мянга нөхөөд компани ашигчгүй, алдагдaltaгүй байх юм байна гэсэн үг. Энэ ашигын тэг гэсэн үг. Тэгэхээр дугуй компани 6 дугаар сарын хувьд хугарлын цэг дээрх борлуулалтын тоо хэмжээ 400 ширхэг дугуй байна гэсэн үг. 400 ширхэг дугуй. Тэр 400-аас бага дугуй борлуулчих юм бол бид нар ахиуц ашигаараа тогтмол зардлаа нөхч чадахгүй гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол алдагдал хүлээнэ. Тэр 400-аас дээшээ борлуулалт хийж ийж компани тогтмол зардлаа нөхөд ашигтай
болно гэдэг зүйлийг бол харж байна тийм ээ. Тэр хугарлын цэг дээрх борлуулалтын тоо хэмжээ 400 дугуй байна гэдгийг бид нар ахиуц шигийн аргаар бэлтгэсэн орлогын тайлан дээрээс харах боломжтой байна. За тэгэхээр хугарлын цэг 400 хэмжээнд бид нар ашигтай ажиллахын тулд 400-аас илүү дугуй борлуулах шаардлагатай. 400-аас илүү дугуй. Тэгэхээр нэг дугуй илүү борлуулчих юм бол бид нар нэгжийн ахиуц ашигчийн өөрөө 200 хэмжин. За үүнийг үржих нэг дугуй гэхээр компани ашиг нь 200 байна гэдгийг харах боломжтой. Тэгэхээр 400 дугуй биш бид нар 401 дугуй борлуулчих юм бол за нэгжийн 500-аараа үржихээр борлуулалтын орлого нь 200,500, хувьсах зардал нь 300-аараа үржих юм бол 120,300, компани ахиуц ашиг нь нийт дүнгээрээ 80,200, тогтмол зардлааслаа компани үйл ажиллагааны ашиг нь 200,000 гэсэн. Тэгэхээр борлуулалтын тоо хэмжээг нэг нэгжээр нэмэгдүүлэх тутам компани ашиг 200 төгрөгөөр нэмэгдээд явна л гэсэн үг. За магадгүй 5 дугуй илүү борлуулчих юм бол 200-аа үржих нь 5 буюу үйл ажиллагааны ашиг нь 1000 болно гэсэн үг байхгүй 1000 болно. Тэгэхээр нөгөө нэгжид ногдох ахиуц ашигаа бид нэр олцсон байгаа нөхцөлд хугарлын цэгээс дээшээ хийж байгаа борлуулалтын нэгж тутамд олж байгаа ашиг байна гэж тооцоолоод компани үйл ажиллагааны ашигаа тооцоолох боломжтой гэдгийг эндээс харах боломжтой байна тийм. За тэгэхээр бид нар хугарлын цэгээ олцсон байгаа нөхцөлд орлогын тайлан бэлтгэх шаардлагагүйгээр хугарлын цэгээс дээш хийсэн борлуулалтын борлуулсан тоог нэгжид ногдох ахиуц ашгаар үржүүлээд үйл ажиллагааны ашгийг тооцоолж болно гэж. Тэгэхээр энд өөрөө 431 гэдэг чинь 31 жилүү хугарлын цэгээс илүү борлуулж байгаа учраас 31-ийг үржих нь нэгж тутамд бид нар 200-ийн ахиуц ашиг олж байгаа учраас түүнийгээ 200-аа ингээ үржих юм бол 430 ширхэг дугуй борлуулах юм бол компани ашиг нь 6,000 төгрөг байна гэдгийг эндээс харж байгаа. Заавал ахиуц ашигын хандлагаар бэлтгэсэн орлогын тайлан бэлтгэх шаардлагагүйгээр хугарлын цэг дээрх борлуулалтаас илүү тооны бүтээгдэхүүн борлуулсан байгаа нөхцөлд хугарлын цэгээс дээшээ байгаа зөрүү тоогоо нэгжийн ахиуц ашгаараа үржүүлэх замаар бид нар компани цэвэр ашгийг тооцоолох боломжтой гэдгийг эндээс харж байна гэсэн үг. За тэгэхээр ахиуц ашигын аргаар бэлтгэсэн орлогын тайланг бас дараах тэгштгэлээр илэрхийлж болдгийм аа гэж. За юу гэж юм нэхээр компани ашиг юу байдаг вэ гэхээр компани борлуулалтын орлогоос хувьсах зардлыг хасдаг. Энэ нь өөрөө бидний хэлдгээр ахиуц ашиг байгаа тийм. За энэ ахиуц ашигаасаа энэ тогтмол зардлаа хасаад өгчих юм бол компани ашиг гардаг гэсэн үг. Ашиг гардаг. За яг энэ аргачлалаар бид нэр орлогын тайлан бол бэлтгэж байгаа гэсэн үг тийм. Өөрөөр хэлэх юм бол 200,500-ийн орлоготой байгаа. 120,300-ийн хувьсах зардалтай байгаа. Ингээд тогтмол зардал 80,000 хасаад өгчөд компани ашиг маань за энд харагдаж байгаа гэсэн үг тийм ээ. Ашиг маань 200 төгрөг байна гэдгийг харах боломжтой. Тэр орлогын тайлангаа бид нар бэлтгээд үр дүнгээ харж болж гин, шийдвэрээ гаргаж болж гин. Эсвэл тэгштгэл ашиглаад бид нар үр дүнгээ гаргаад ирж болно гэдгийг эндээс харж болж гин. За тэгэхээр нэгжийн ахиуц ашиг яаж тооцоод байна гэхээр бид нар өмнө нь бол ингээд нийт дүнгээр тооцоход за 120,300 ч юм уу, за 80,000 ч юм уу гараад ирж. За нэгжээр тооцоход юу вэ? Нөгөө 500-аас 300-аас хасахад 200 ч юм уу тооцоолоо хийсэн байна. Тэгэхээр нэгжийн ахиуц ашиг тооцохдоо бид нар нэгжийн борлуулалтын үнээс бид нар тэмдэглэхдээ P гэж тэмдэглэдэг тийм price гэдэг. Хасах нь нэгжийн хувьсах зардал VC variable cost гэж тэмдэглэдэг тийм ээ. Энэ хоёрын зөрүүг бид нар нэгжийн ахиуц ашиг гэж хэлдэг. Тэгэхээр ахиуц ашгийг бид нар англи хэл дээр CM гэж тэмдэглэдэг тийм ээ.
За тэгэхээр энэ томьёоноос харвал бидний нөгөө өмнөх слайдн дээр байгаа ашигын тооцоол. Ашиг тэнцүү борлуулалтын орлого гэж. Борлуулалтын орлого гэдэг маань энэ P буюу борлуулалтын үнийг Q буюу борлуулалтын тоондоо үржихээр компани нийт борлуулалтын орлого гараад ирж байна. Энэ дүнгээс хасах нь нэгжийн хувьсах зардлыг борлуулсан тоондоо ингээд үржээд өгчих юм бол бидний энэ хоёрын зөрүү чинь нэг ахиуц шиг гараад ирж байна. Тогтмол зардлаа хасаад ингээд явдаг. За эндээс бид нэр Q буюу тоо хэмжээгээ нөгөө хаалтнаас гаргачих юм бол нэгжийн үнээс хасах нь нэгжийн хувьсах зардал үүсээд үржих нь тоо хэмжээ гэдэг. Тэгээд тогтмол зардлаа хасаа явж байгаа тийм. Fixed cost гэж нэрлэдэг тийм ээ. За тэгэхээр тэгштэл маань юу болж ийм хэрэг ашиг тэнцүү нэгжийн ахиуц ашгийг үржих нь тоо хэмжээ хасах нь тогтмол зардал гэдэг томьёог харах боломжтой байна гэсэн. Тоо гэдэг маань борлуулсан тоо хэмжээгээ яриад байгаа гэсэн үг шүү дээ. Борлуулсан тоо хэмжээ. За тэгэхээр энэ томьёогоор энэ тэгшгэлээр бид нөгөө орлогын тайлан дээр байсан үр дүнг ингэ тооцоолоод үзэх юм бол гэж. За ашигаа тооцож байгаа тийм. Нэгжийн борлуулалтын үн чинь 500 байгаа. Нэгжийн хувьсах нь 300 байгаа. Үржих нь борлуулсан тоо хэмжээ 401 байгаа. Хасах нь тогтмол 80,000 хасаад өгчих юм бол за энэ дээр байгаа тэгшгэлээр харуул тийм. Нэгжийн ахиуц ашиг нь 200. Борлуулсан тоо хэмжээ 401. Тогтмол зардал нь 80,000. За эндээс харуул компани ашиг нь 200 гэдэг нь бол ингээ харагдаж байна гэсэн үг. Тэр орлогын тайлан бэлтгээд бид нар харах боломжтой юм байна. За эсвэл тэгштгэлийн хэлбэрээр үр дүнгээ гаргаад ирж болно гэдгийг бол энэ харж байна. За үргэлжлээ бидний сэдвийн агуулга 2 явж байна. За юу явж байна гэхээр зардал, тоо хэмжээ, ашигын хамаарлын график болон ашигын график бэлтгэж тайлбарлах гэж. За тэгэхээр тухайн компани орлогын мэдээлэл, зардлын мэдээлэл, ашигын мэдээлэл, борлуулалтын тоо хэмжээний мэдээллүүдийг хооронд нь хамаарлыг нь гаргаж ирэхин бол бид нар графикаар дүрсэлж болно гэж. Графикаар дүрсэлж харуулж болдог гэж. За ямар мэдээлэл өгсөн бэ гэхээр энэ дугуй компани ахиуц ашигын аргаар бэлтгэсэн орлогын тайлангаа борлуулалтын өөр тоо хэмжээндээр тооцоолж үзсэн байна. Тэг нэгжийг борлуулахад 200 нэгжийг борлуулахад 400 нэгжийг борлуулахад 600 нэгжийг борлуулахад тооцоолыг хийж үзсэн байна. За эндээс харуул нөгөө борлуулалтын орлогоосоо тийм ээ нийт хувьсах зардлаа хаслаа, ахиуц ашиг гарсан байна. Тогтмол зардлаа хаслаа, компани ашиг юм алдагдал үүссэн байна. Тэгэхээр борлуулаагүй байхад 200 нэгжийг борлуулах. За энэ хоёр нөхцөл дээр компани алдагдaltaй байгаа юм байна. 400 нэгжийг борлуулахад компани ашигчгүй, алдагдaltaйчгүй буюу хугарлын цэг дээр байна гэдгийг бид нар бол харж байна те. Хугарлын цэг дээр байна гэдэг. Тэр хугарлын цэгийн борлуулалтын орлого нь 200,000, хугарлын цэгийн борлуулалтын тоо хэмжээ нь 400 нэгж гэдгийг харах боломжтой байна. Харин хугарлын цэгээс дээшээ буюу 600 нэгжийг борлуулахад компани ашиг маань 40,000 болж ашигтай гэж харагдаж байна. За эдгээр мэдээллийг ашиглаад бид нар бол график байгуулдаг юм гэсэн үг. Тэр орлогын мэдээлэл, зардлын мэдээлэл, ашигын мэдээллийг үндэслээд график байгуулна гэж. За график бэлтгэх эхний алхам гэж. За нэгдүгээр алхам. За энэ хэвтээ тэнхлэгт тоо хэмжээг. За энэ нөгөө тоо хэмжээ явж байгаа шүү манайхаа. Тоо хэмжээг дүрсэлж харуулж байна. 100 нэгж, 200 нэгж, 300, 400, 500, 600 нэгжийг борлуулах гэдэг. Борлуулалтын тоо хэмжээ явж гин гэсэн үг. Харин босоо тэнхлэгт маань мөнгөн дүнгууд явж байгаа. За ингээд эхлээд дүрслэх нь шүү тийм ээ. Хэвтээ тэнхлэгээ байгуулна, босоо тэнхлэгээ ингээд байгуулчих юм байна. За үүний дараа 2 дугаар алхам бол нийт тогтмол зардлыг илэрхийлэхийн тулд гэж.
тоо хэмжээний тэнхлэгтэй параллел байдлаар шугамыг татдаг. Бид нар тогтмол зардлыг 80,000 гэдээ бол бидний орлогын тайлан дээр байгаа шүү дээ. Компани 6 дугаар сарын орлогын тайлан дээр тогтмол зардал 80,000 гэж байгаа. Тэгэхээр босоо тэнхлэгтээр бид нар 80,000 гэдэг дээр за энд бол 80,000 ч байгаа гэсэн үг манайхаа. 80,000 гэдэг цэгээс хэвтэй тэнхлэгтэй параллел байдлаар шулуун татсан байна. Шулуун татсан. Тэгэхээр энэ улаанаар дүрсэлсэн байгаа шулуун бол бидний тогтмол зардал юм аа. Тогтмол зардал. Тэгэхээр 2 дугаар алхам дээр бид нэр тогтмол зардлыг байгууллаа. Тогтмол зардлаар параллел шугам татлаа гэсэн үг. За үргэлжлээ 3 дахь алхам. 3 дахь алхам. За юу гэж ихээр борлуулалтын өөр тоо хэмжээ ногдох нийт зардлыг тооцоолоод тэдгээр цэгүүдийг хатгаад за дараа нь тогтмол зардлын босоо тэнхлэгтээ огтлолцож байгаа цэгээс дээшээ цэгүүдийг холбож зураас татнаа гэд. За энэ нөгөө цэнхрээр тэмдэглэсэн байна. Босоо тэнхлэгтээ огтлолцож байгаа нөгөө 80,000-аас гэсэн үг. Дээшээгээ цэнхрээр татсан байна. За юу гэж юм гэхээр одоо чинь 401-ийг борлуулахад за ийм зардал гарнаа ч гэх юм уу те. За ийм байдлаар бид нар шулуун нь бол татсан гэж. Тэгэхээр улаан нь өөрөө тогтмол зардал, цэнхэр нь нийт зардлыг бол дүрсэлж харуулсан байна гэж. За үргэлжлээд 4-р алхам. Борлуулалтын өөр тоо хэмжээ ногдох нийт орлогыг тооцоолоод гэж. Нөгөө нийт борлуулалтын орлогыг тооцоолоод гэсэн. За тооцоолоод цэгийг хатгаад түүний дараа эхлэл цэгээс дээшээ цэгүүдийг холбож зураас татнаа гэдэг. За энэ ногоон шугам байна. Ногоон шугам. Өөрөөр хэлбэл 101-ийг борлуулахад 50,000 төгрөгийн борлуулалтын орлоготой байдаг гэсэн. Нөгөө нэгжийн үн чинь угаасаа 500 юм чинь те. За 201-ийг борлуулахад 100,000 ч юм уу. За иймэрхүү байдлаар нөгөө цэгүүдээ бид нэр ингээд хатгасныхаа дараа яаж юм? Хатгасныхаа дараа энэ эхлэл цэгээсээ ингээд зураас татж байгаа гэсэн үг. Тэгэхээр улаан шугам маань өөрөө тогтмол зардал, цэнхэр маань өөрөө нийт зардал, ногоон нь өөрөө компани борлуулалтын орлогыг бол дүрсэлж харуулж байгаа гэсэн үг шүү манайха. Дүрсэлж харуулж байгаа. За тэгэхээр энэ график дээрээс харах юм бол бид нар өмнөх тооцоол дээр тэр ахиуц шиг аргаар бэлтгэсэн орлогын тайлан дээр хугарлын цэгийг тооцоолсон байна. Тоо хэмжээгээр харах юм бол 401 борлуулж иж компани ашигчгүй алдагдaltaгүй ажиллах юм байна. Борлуулалтын орлогоороо тооцох юм бол 200,000 төгрөгийн орлоготой ажиллаж иж компани ашигчгүй алдагдaltaгүй байх юм байна гэдгийг тооцсон байна. Тэгэхээр бидний нөгөө өмнөх алхам дээр өмнөх слайд нэр байгуулсан график за энд харагдаж байгаа тийм. За энэ график дээрээс хугарлын цэгийг харуул тийм. 401 дүнгээрээ 200,000. За энэ хоёрын цэг нь өөрөө энд харагдаж байна. Энэ өөрөө цэг нь энд харагдаж байна. Тэгэхээр энэ цэг нь юу харагдаж байна гэхээр компани нийт орлого нь нийт зардалтайгаа тэнцүү байгаа. Огтлолцож байгаа тэр цэг нь өөрөө хугарлын цэг гэж харж болохоор байна гэсэн үг. За тэгээд энэ хугарлын цэг тооцоолсны дараа бид нар яг энэ хэсэгт ногдож байгаа. За энэ цэнхрээр дүрсэлсэн байгаа тийм ээ. Энэ дотор байгаа мужийг, бүсийг бид нар алдагдал хүлээх бүс гэж хэлдэг юм аа гэж. Алдагдал хүлээх бүс гэж. Алдагдал хүлээх бүс. Одоо чинь 100-аас 100 за магадгүй 151-ийг борлуулахад компани зардал нь их байх юм байна, орлого нь бага байх юм байна тий. Тэгэхээр энэ алдагдал хүлээх бүсийг харуул нөгөө зардал нь орлогоосоо давсан харагдаж байгаа юм чи мэдээж алдагдaltaй гэсэн үг. Харин энэ хугарлын цэгээс цаашаага байгаа энэ цэнхэр нь өөрөө зардал шүү дээ тий. Зардлаас ингээ орлого нь ингээ дав авцсан баг. Тэгэхээр энэ бүсийг бид нэр ашигын бүс гэж хэлдэг. Ашигын бүс.
Энэ бүс дотор бид нар борлуулалтаа хийж чадах юм бол ашигтай ажиллах юм байна гэдгийг харах боломжтой гэсэн үг. Энэ бол ашиг олж байгаа муж бүс юм аа гэсэн үг. За үргэлжлээд ашигын графикийг бэлтгэж харуулах юм бол гэж. Ашигын графикийг бэлтгэж харуулах юм бол за энэ бол бидний сайн нэг зардал тоо хэмжээ ашигын хамаарлын графиктэй бол яг адилхан тийм яг адилхан. Тэр ашгийг тооцоолохдоо бид нар нэгжийн ахиуц ашгийг тоогоор үржүүлээд тогтмол зардлаа хасдаг юм аа гэд. За ингээд ашиг тооцож байгаа. Ашиг тооцож байгаа. Тэгэхээр хэвтэ тэнхлэг мэдээж борлуулсан дугуйны тоо явж байгаа. Босоо тэнхлэд компани ашиг явж байгаа шүү манайха. Ашиг явж байгаа. За тэгээд энэ борлуулалтын тоо хэмжээг үндэслээд бид нар тухайн тоо хэмжээнд ногдох ашигуудыг ингээд цэгээр хатгаж үзэхэд за 301-ийг борлуулахад энэ $20,000 алдагдaltaй байгаа юм байна. За энд явахаар 500-аас дээшээ ингээд борлуулж иж $20,000 ашигтай байна гэж. За эдгээр цэгүүдийг бид нар ингээд холбоод үзсэн байна. Холбоод үзсэн байна. За холбоод үзэхэд нөгөө ашигын график бол ингэж харагдаж байна гэсэн. Тэгэхээр энэ графикийг харахад бид юу гэж ойлгох ёстой вэ гэхээр илүү их хэмжээний борлуулалт буюу борлуулалтын тоо хэмжээ өсөх тусам компани ашиг нэмэгдэж байгааг бол харах боломжтой. Тэгэхээр компани борлуулалтаа өсгөх аргуудыг боловсруулна. Борлуулалтын шин сувг нээнэ л гэсэн үг. За тэгэхээр нөгөө ашигын график дээр бид нар хугарлын цэгийг ингээ харах юм бол тийм 401-ийг борлуулж иж ашигчгүй алдагдaltaгүй байна гэд. За энэ 400-аас дээш ингээ харвал за компани ашигын хэмжээ энд тэг гээд харагдаж байгаа тийм. Энэ цэг дээр бол хугарлын цэг байна. Ашигчгүй алдагдaltaгүй байгаа цэг. Тэгэхээр 400-аас дээшээ борлуулалт хийж иж компани ашигтай болно гэдэг энэ графикаас бид нар харж болно гэж. За үргэлжлээд агуулга 3 руу орж ийн. Ахиуц ашигын харьцааг ашиглах гэдэг агуулга байна. За юу гэж байгаа юм бэ гэхээр за эхлээд ахиуц ашигын харьцааг тооцож байгаа. Тэр ахиуц ашигын харьцааг тооцоолохдоо компани ахиуц ашгийг борлуулалтын орлогодоо харьцуулж өгдөг гэж. Тэгэхээр ахиуц ашиг нь 80,000 байгаа юм байна. За 80,000-аа борлуулалтын орлого 200,000 тоног гэх юм бол ахиуц ашигын харьцаа 40% гарсан байна. 40%. За үүнийг яаж тайлбарлах вэ гэхээр энд харуулсан байгаа тийм. Борлуулалт нэг төгрөгөөр нэмэгдэхэд компани ахиуц ашиг нь 0.4 төгрөг буюу 40 мөнгөөр нэмэгддэг гэсэн үг гэж. Магадгүй 60% байсан бол бид нар тайлбарлахдаа борлуулалт 1 төгрөгөөр нэмэгдэхэд компани ахиуц ашиг нь 60 мөнгөөр нэмэгддэг гэж тайлбарлаж болно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ахиуц ашигын харьцааг бид нар нийт дүнгээрээ тооцоолохоос гадна нэгжээр тооцоолж болно. Аргачлал нь бол яг адилхан. Өмнөх нийт дүн дээр бид нар ахиуц ашигаа борлуулалтын орлоготой хувааж исэн бол нэгж дээр нэгжийн ахиуц ашгийг нэгжийн борлуулалтын үнэтэй харьцуулаад өгч байна. Тэгэхээр нэгжийн ахиуц ашиг нь өөрөө 500-аас 300-аас 200 гараад ирсэн байгаа. Борлуулалтын үн чинь 500 байгаа учраас ингээд 40% гараад ирж байна гэсэн үг. Тэгэхээр ахиуц ашигын харьцааг бид нар нийт дүнгээрээ тооцсон ч нэгжид ногдох дүнгээрээ тооцсон ч угаасаа адилхан байна гэдгийг эндээс харж байна тийм ээ. За дараачийн харьцаа. Хувьсах зардлын харьцаа гэж. Тэр компани нийт биш хувьсах зардлыг тэгээ нийт хувьсах зардал гэхгүй. Борлуулалтын орлоготой хувааж. Тэр 120,000 хувьсах зардлыг 200,000 төгрөгийн борлуулалтын орлоготой ингэ хуваагаад өгчих юм бол 60% байна гэж. 60% байна. Тэгэхээр 1 төгрөгийн борлуулалт хийхэд түүний 60 мөнгө нь хувьсдаг зардлууд байна л гэсэн үг. Тэгэхээр 40 мөнгө нь яг уу ахиуц ашиг болж үлддэг гэсэн санаа бол харагдаж байна тийм. За тэгэхээр
бидний саяны ахиуцшгийн харьцааг тооцоолсон, хувьсах зардлын харьцааг тооцоолсон байдлыг энэ хоёрын хоорондох хамаарлыг яаж харуулах вэ гэхээр ахиуцшгийн тооцсон баг. Тооцоолохдоо ахиуц ашиг гэдэг чинь өөрөө компани борлуулалтын орлогоос хувьсах зардлыг ассан дүн баг. Эндээс харвал энэ хоёрын хооронд салгуул те борлуулалтыг борлуулалтаа байгаад ингээд 1 гараад ирж байгаа. 1. Хувьсах зардлыг борлуулалтаа авчаар хувьсах зардлын харьцаа гараад ирж байгаа гэсэн. Тэгэхээр ахиуцшгийн харьцаа маань өөрөө тэнцүү нэгээ сасган хувьсах зардлын харьцаатай тэнцүү байдаг шүү л гэж. Тэгэхээр хувьсах зардлын харьцаа чинь 60% байгаа юм чинь нэгээ саслаа 40% чинь ахиуцшгийн харьцаа юм аа гэдэг зүйлийг эндээс харах боломжтой байна тийм. Тэгэхээр жишээ авч үзсэн байна тийм. Компани борлуулалтын тоо хэмжээг 400-аас 500 болгож нэмэгдүүлж байгаа юм байна. 500 болгож. Энэ нөхцөлд орлого нь 200 мянга байсан 250 мянга болно гэдэг нь компани борлуулалтын орлого 50 мянгаар нэмэгдэж байна. Тэгэхээр ахиуц ашиг нь өөрөө орлогын нэмэгдлийг ахиуцшгийн харьцаанд үржүүлээд өгчдөг. Энэ нь өөрөө орлого борлуулалтын тоо хэмжээ 500 болоход компани ахиуц шиг хэрхэн нэмэгдэх вэ гэдгийг харуулж байна гэсэн үг. Тэгэхээр тооцоолохдоо бид нар мэдээж 400 500 дээр компани орлого зардлуудаа тооцоолоод ашиг алдагдлыг гаргаад ирж байгаа. 400 ч өөрөө хугардлын цэг учраас компани ашиг алдагдлыг тэг гаргаад ирсэн байгаа тийм. 500-г борлуулахад компани ашиг нь 20 мянга болсон байна. 20 мянга. Ахиуц шигийг харуул 80 мянга байсан 100 мянга болсон байна. Тэгэхээр ахиуц шиг нь 20 мянгаар нэмэгдсэн гэсэн үг тийм. Тэгэхээр заавал ингэж орлогын тайлан бэлтгэхгүйгээр бид нар ахиуц шигийн харьцаагаа тооцоолсон бол тухайн дүнгээ орлогын нэмэгдлийг ахиуц шигийн харьцаанд үржээд компани нэмэлтээр олж байгаа ахиуц шигийн дүнг бол тооцоолж болно гэдэг эндээс харж байна гэсэн үг. Тэгэхээр саяны нэмэгдэл 20 мянга бид нар тооцоолохдоо орлогын тайлангаа бэлтгэж үзсэн. Эсвэл тэгштгэлээр тооцоолж болно гэж. Тэгштгэлээр. Яаж тооцоолдог вэ гэхээр компани ашиг тэнцүү ахиуц шигийн харьцааг үржих нь борлуулалтын орлого. Хасах нь тогтмол зардал гэсэн том юм байна. Тэгэхээр компани борлуулалтын тоо хэмжээг 500 болгочих юм бол компани хүлээгдэж байгаа ашиг нь хэдвэ гэж. Тэгэхээр ашиг тэнцүү ахиуц шигийн харьцаа 40% байгаа 250 мянган орлогоо ахиуц шигийн харьцаанд өөрчилчих юм бол компани ахиуц шиг нь 100 мянга болоод зардлаа хасахад компани ашиг нь 20 мянга болж байна гэдгээс харах боломжтой. Тэгэхээр орлогын тайлан бэлтгээд харж болж ийн эсвэл тэгштгэлээр бид нар борлуулалтын тоо хэмжээг өсгөхөд бий болж байгаа ашигын дүнгээс харж болно гэсэн үг. Үргэлжлээд агуулга 4 дээр очиж байна. Агуулга 4. Хувьсах зардал, тогтмол зардал, борлуулалтын үн, борлуулалтын тоо хэмжээний өөрчлөлтийн ашигт үзүүлэх нөлөөг тайлбарлаж харуулна гэж. Эхний жишээ харагдаж байна. Эхний жишээгээр тогтмол зардлыг борлуулалтын тоо хэмжээг өөрчлөх гэдэг жишээ байна. Жишээний өгдлийг харуул дугуй компани борлуулалтын тоог 500 нэгжээс 540 болгож борлуулалтын тоог нэмэгдүүлсэн байна. Мөн дээрээс нь сар бүрийн сурталчилгааны зардлыг 10 мянгаар нэмэгдүүлсэн байна. Тэгэхээр энэ хоёр өөрчлөлт компани ашигт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бол асууж байна. Тэр компани борлуулалтын тоогоо нэмэгдүүлсэн, мөн дээрээс нь тогтмол зардлаа нэмэгдүүлсэн байна. Орлогын тайлангаа харуул. Тэгээ бид нар сар бүрийн тогтмол зардал 80 мянга байсан чинь
10,000-аар нэмэгдээд одоо 90,000 болсон байна. За 90,000 бол энд харагдаж байгаа тийм ээ. Тэгэхээр 500 нэгж борлуулахад компани ашиг 20,000 байсан. За 540 нэгж борлуулахад орлого өсөж байгаа хэдий ч тогтмол зардал нэмэгдсэн байна. За орлогыг харуул тийм ээ. 541-ийг 500-аа үржиж гэмэл 270,000. Зардлаа аслаа ахиуц ашиг нь 108,000. Тогтмол зардлаа аслаа үйл ажиллагааны ашиг нь 18,000. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр борлуулалт 20,000 төгрөгөөр нэмэгдсэн ч компани үйл ажиллагааны цэвэр ашиг нь 2,000 төгрөгөөр буурсан байна гэж. 2,000 төгрөгөөр буурсан байна. За энэ бол мэдээж нөгөө тогтмол зардал өсөлттэй холбоотой гэсэн үг тийм ээ. За үргэлжлээд 2 дугаар жишээ. Хувьсах зардал болон борлуулалтын тоо хэмжээг өөрчлөх гэдэг хоёр жишээ байна. Хоёр дахь жишээ. Тэгэхээр дугуй компани өндөр чанарын түүхийд материалыг нэг дугуйнд ашигладаг юм байна. За тэгээд тухайн түүхийдийг худалдаж авахтай холбоотой ингээд нэгжийн хувьсах зардал нь 10 төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм байна. Мөн дээрээс нь борлуулалтын тоо хэмжээг 500-аас 580 болгоод нэмэгдүүлсэн юм байна. Тэгэхээр энэ хоёр өөрчлөлт компани ашигт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бид орлогын тайлангаар бэлтгэж харъя гэж. Тэгэхээр 581-ийг борлуулж байгаа. Тэгэхээр нэгжид ногдох хувьсах зардал чинь 300 байсан шүү дээ. Тэгэхээр өндөр чанарын түүхийдтэй холбоотой цаатлын үн өссөн учраас манай компани зардал өсөөд нэгжийн 310 болоод өссөн байна. Тэр компани нийт борлуулалтын хувьсах зардал маань хувьсах зардал маань 179 800 болсон тийм. Борлуулалтын орлого мэдээж 580-ыг үржих нь 500 буюу 290,000 болсон байгаа. За хувьсгын аслаа компани ахиуц ашиг нь 110,200, зардлаа аслаа цэвэр үйл ажиллагааны ашиг нь 30,200. Тэгэхээр 2 дугаар жишээн дээр гарсан хувьсах зардал 10 төгрөгөөр нэмэгдэхэд нэгж тийм ээ. Борлуулалтын тоо хэмжээг 81-ээр нэмэгдүүлэхэд компани борлуулалтын орлого нь 40,000-аар нэмэгдсэн байна. Мөн дээрээс нь ашиг нь 10,200-аар нэмэгдсэн байна гэдгийг тайлангаас бид нар харах боломжтой байна гэсэн үг тийм ээ. За 3 дугаар жишээ. 3 дээр компани тогтмол зардлыг, борлуулалтын үнийг, борлуулалтын тоо хэмжээг өөрчилж байгаа үед ашигт ямар нөлөө үзүүлэх вэ гэж. За ямар өөрчлөлтүүд байна гэхээр компани нэгжийн борлуулалтын үнийг 20 төгрөгөөр бууруулсан. Тэр нэгж дугуйг бид нар 500-аар борлуулдаг байсан бол одоо 21-ээр буураад 480-аар бүтээгдэхүүнээ борлуулнаа гэсэн үг тийм ээ. Борлуулалтын 480. За мөн дээрээс нь сар бүрийн сурталчилгааны төсөв 15,000-аар нэмэгдсэн байна. Тогтмол зардал өсөх юм байна. Мөн дээрээс нь борлуулалтын тоо хэмжээг 500 байсан чинь 650 болгож нэмэгдүүлж байгаа юм байна. Тэгэхээр энэ гурван өөрчлөлт компани ашигт ямар нөлөө үзүүлэх вэ гэж. За харвал 500 нэгж дээр мэдээж компани 20,000 төгрөгийн ашигтай байгаа. За 650 дээр очиход борлуулалтын үн чинь 20-оор буутсан юм чинь 480 гэсэн үг. Тэр компани борлуулалтын орлого 312,000 байгаа. За хувьсах зардал нь 195,000. Нөгөө 651-ийг үржих нь 300 байгаа шүү дээ. 651-ийг үржих нь нэгжийн хувьс 300 бол байгаа. Энэ бол 195,000. За ингээд ахиуц ашиг нь 117,000. Тогтмол зардал дээр нөгөө 15,000-ийн зардал нэмэгдсэн учраас 95 болоод компани ашиг нь 22,000 болсон. Тэгэд компани тогтмол зардал өөрчлөгдөх, борлуулалтын үнэ өөрчлөх, борлуулалтын тоогоо өөрчилж байгаа энэ шийдвэр дээр компани борлуулалтын орлого нь 62,000 төгрөгөөр, тогтмол зардал нь 15,000 төгрөгөөр, компани ашиг нь 2,000 төгрөгөөр тус нэмэгдсэн байна гэдгийг харах боломжтой байна. Магадгүй борлуулалтын үнэ бууруулахад борлуулалт нэмэгдсэн байж болно тийм. Тэгээ борлуулалт нэмэгдэхэд түүнтэй холбогдож компани ашиг
дагаад өссөн байна гэдгийг 3 дахь жишээгээр харж ийн гэсэн үг. За дараагийн жишээ. Компани хувьсах зардлыг, тогтмол зардлыг, мөн дээрээс нь борлуулалтын тоог өөрчлөхөд ашигт ямар нөлөө үзүүлэх вэ гэж. За ямар өөрчлөлт байна гэхээр компани сар бүр борлуулалтын ажилтнанд 6,000 төгрөгийн цалин олгохын оронд сар болгон борлуулалтын ажилтнанд тогтмол цалин авдаг гэсэн юм байна л. Тэр нь өөрөө 6,000 гэсэн үг тийм. За үүнийгээ болж байгаа юм байна. Үүнийгээ болоод тухайн ажилтан яг борлуулсан дугуй бүртээ 15 төгрөг аваа гэд хэлсэн юм байна. Тухайн борлуулалтын ажилтнаа. Тэгэхээр борлуулалтын ажилтнанд төлж байгаа мөнгө маань тогтмол зардал байсан бол одоо хувьсах зардал болж хувирна гэсэн үг. Борлуулалтын тооноос хамаарч энэ зардал нь өөрчлөгддөг. Тийм болно гэсэн үг. За дараагийн өөрчлөлт нь борлуулалтын тоо хэмжээг 500-аас 575 болгож байгаа. За энэ гурван өөрчлөлтийг хийхэд компани ашигт ямар нөлөө үзүүлэх вэ гэж. За харъя. За харуул 575 нэгжийг борлуулж байгаа. Нэгжид ногд хувьсгч чинь 300 байгаа шүү дээ, тийм. Тэр 300 дээр бид нэр борлуулалтын ажилтнанд за чи дугуй борлуулах тутамдаа 15 төгрөг урамшуул аваа гэж хэлсэн. Тэгэхээр компани хувьсгах зардал нь 315 болж нэмэгдсэн гэсэн үг. Тэр 575-ыг борлуулж байгаа үед компани хувьсгах зардал нь 181,125 болсон байна. За борлуулалтын орлого ойлгомжтой тийм ээ 287,500 байна. Зардлаа хаслаа, тогтмол зардлаа хаслаа. За энэ тогтмол зардал дээр гол нь нөгөө 6,000-аар буурсан шүү дээ, 80,000 байсан. Борлуулалтын ажилтны цалин тогтмол байсан бол 6,000-аар бууруулад тогтмол зардал 74,000 болсон. Тэгэхээр энэ өөрчлөлтүүд хийгдэхэд компани орлого 37,500-аар нэмэгдсэн байна. Тогтмол зардал 6,000-аар буурсан байна. За энэ хоёрын үр дүнгээр компани цэвэр ашиг маань 12,375-аар нэмэгдсэн байна. Тэгэхээр ашиг нэмэгдэж байгаа нөхцөл бид нар энэ өөрчлөлтүүдийг хийж болно гэсэн үг шүү дээ. Хийж болно. 500 борлуулдаг байсан ашиг нэмэгдэж байгаа нөхцөл бид нар эдгээр өөрчлөлтүүдийг хийж болно гэсэн үг. За үргэлжлээд 5 дугаар жишээ. Борлуулалтын үнийг өөрчлөхөд яах вэ гэж. Тэгэхээр дугуй компани сар бүрийн ашгаа 3,000 төгрөгөөр нэмэгдүүлэхийн тулд гэж. Бөөний худалдаа эрхлэгчид 150 дугуй зарах боломжтой байгаа гэвэл үнийг хэрхэн тогтоох вэ гэж. За ийм шийдвэр гаргалт байвал яах вэ гэж юм тийм ээ. Тэр тооцоолыг хийж байгаа. Тэр нөгөө 3,000 ашгаа 150-даа хуваачих юм бол нэгжид ногдох ашиг маань 20 гэсэн үг. Тэгэхээр хувьсгах зардал нь өөрөө 300 байгаа учраас шаардлагатай борлуулалтын үнэ бид нэр 320 гэж тогтоож өгнө гэж. Тэр 320 байхад ингээд тооцоолыг хийж үзэх юм бол нөгөө 150 үржин 320 48,000. Тэгэхээр 150 дугуйн дээр хувьсгчин 300 байна гэдэг чинь угаасаа 3,000-ийн ашигын өсөлтийг бол хангаж байгаа гэсэн үг тийм. Тэр 3,000 ашиг болохын тулд яг компани бөөний худалдаа эрхэлж байгаа хүмүүст нэгжийн дугуйгаа 320-д борлуулна л гэсэн үг. За үргэлжлээд сэдвийн агуулга 5 руу орж байна. Хугарлын цэгийг тодорхойлох гэж. Тэгэхээр хугарлын цэг гэдгийг бид нар өмнө тайлбарласан байгаа тийм. Компани ашигчгүй, алдагдaltaгүй байгаа тухайн цэгийг хугарлын цэг гэдэг юм аа. Тэр хугарлын цэгийг тодорхойлохдоо бид нэр тоо хэмжээгээр тодорхойлж болдог, борлуулалтын орлогоор нь тооцоож болдог гэж ярьсан байна. Тэр өмнөх жишээн дээр гарсан тийм 400 нэгжийг борлуулж иж компани ашигчгүй, алдагдaltaгүй буюу хугарлын цэг дээр байх юм байна. Борлуулалтын орлогоороо тооцоолоход 200,000 төгрөгийн орлого олоход компани ашигчгүй, алдагдaltaгүй байх юм байна гэдгийг тооцсон байна. За тэгвэл тэр үр дүнгуудыг яаж гаргаж ирсэн бэ гэж. Тэр ашиг тэг байх үеийн буюу хугарлын цэг дээрх гэсэн үг. Хугарлын цэг дээрх
борлуулалтын тоо болон орлогыг тодорхойлохдоо бид нар хоёр аргыг ашигладаг гэж. Тэгштгэлийн арга гэж байгаа, томьёоны арга гэж байгаа. Тэгштгэлийн арга, томьёоны арга гэж байгаа. Тэгэхээр эдгээрийг тооцоолох нь бол эхлээд бид нар нөгөө дугуй компани 6 дугаар сарын ахиуд шиг аргаар бэлтгэсэн орлогын тайланг үндэслэж, за тэгдэр үр дүнгуудыг ашиглаж тооцоолыг хийнэ гэсэн үг. За 501 дугуй борлуулалт компани орлого нь юм байна, зардал нь юм байна, ингээд компани ашигтай байна. За нэгжийн дүнгээрээ харуул 500, 300, 200. Тэр ахиуд шиг харьцааг тооцоолж үзэх юм бол 40% гээ гарцсан байгаа тийм. Өөрөөр хэлэх юм бол 100 мянгаар 250 мянга хуваацсан. За эсвэл 200 төгрөгөө 500 төгрөгөөр хуваацсан. Ахиуд шиг харьцаа 40%. Хувьсгал зардлын харьцаа 60% гэсэн үг шүү дээ. За тэгвэл эхлээд тэгштгэлийн аргаар бид нар хугарлын цэг дээрх борлуулалтын тоо хэмжээг тооцоолъё гэж. За тооцоолохдоо ашиг тэнцүү нэгжийн ахиуд шгийг үржих нь тоо хэмжээ хасах нь тогтмол зардал гэдэг. Бидний нөгөө юм байгаа даа шүү дээ. Ашиг гэдэг чинь өөрөө компани борлуулалтын орлогоос хувьсах зардал тогтмол зардлыг хассан дүн байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ тогтмол нь өөрөө энд явж байна. Энэ хоёр чи өөрөө нийт ахиуд ашигтай. Энэ ахиуд ашгийг бид нар энэ ингээд тодорхойлоод өгсөн байна шүү дээ. Нэгжийн ахиуд ашгийг борлуулж байгаа тоонд үржих юм бол нийт ахиуд ашиг байна гэдэг. За энэ томьёогоор бид нар ингээд задлаад харуул гэж. Задлаад харуул. Хугарлын цэг гэдэг бол ашиг маань өөрөө тэг байна. Нэгжийн ахиуд ашиг 200 байгаа. Үржих нь тоо хэмжээ хасах нь тогтмол зардал. Тэр тогтмол зардал чи өөрөө 80 мянга шүү дээ тий. 80 мянга. За тэгэхээр энд орлуулсан байна. За яаж орлуулсан бэ гэхээр 200-г үржих нь тоо хэмжээ тэнцүү гэдэг. За тогтмол зардал 80 мянга ингээ урагшаа оруулсан байна. За тэг дээр нэмэх нь 80 мянга. За эндээс тоо хэмжээгээ олох юм бол бид нэр 80 мянга хуваах нь 200 гээд энэ тоогоо гаргаад ирж болж байна. За энэ тоо бол бидний хугарлын цэг дээрх break even point гэж яриад байдаг тийм. Хугарлын цэг дээрх борлуулалтын тоо хэмжээ юм аа гэж. Тэгэхээр 401-ийг борлуулж ийж компани ашигчгүй алдагдalchгүй байх юм байна гэдгийг харж байгаа гэсэн үг. За тэгвэл томьёоны аргаар яаж тооцох вэ гэж. Томьёоны аргаар. Хугарлын цэг дээрх тоогоо олохдоо бид нар компани тогтмол зардлыг нэгжийн ахиуд ашигтай хуваагаад өгчдөг. Тэр тогтмол чи өөрөө 80 байна. Нэгжийн ахиуд ашиг нь 200 байна. Тэр хугарлын цэг дээрх тоо маань 400 байна гэж. Тэгэхээр хугарлын цэг дээрх тоо хэмжээг тодорхойлохдоо бид нэр тэгштгэлийн аргаар буудсан ч, томьёоны аргаар буудсан ч үр дүн бол яг ижилхэн байх ёстой гэдгийг анхаараарай манайхан тийм. Аль ч аргаар тооцсон хугарлын цэг дээрх тоо нэг л байх ёстой. Тэр нь өөрөө 401 байна гэж. За тэгвэл тоо хэмжээгээр тооцоолсон юм чинь бид нар нөгөө талдаа орлогоороо бас тооцоолох ёстой. Орлогоор. Тэгэхээр орлогоороо тооцоолохын тулд яаж юм гэхээр ашиг тэнцүү ахиуд ашгийн харьцааг үржих нь борлуулалтын орлого хасах нь тогтмол зардал гэж. За энэ зардал нь доор орсон юм шиг байна. Тогтмол зардал. Тэгэхээр томьёогоо бичвэл тийм ээ. Ашиг өөрөө тэг тэнцүү 40%-ийг үржих нь борлуулалтын орлого хасах нь тогтмол зардал 80 мянга. За эндээс ингээд тооцоолыг хийж үзэхэд компани борлуулалтын орлого 200 мянга. За энэ бол хугарлын цэг дээрх бидний борлуулалтын орлого гэсэн үг. Хугарлын цэг дээрх борлуулалтын орлого гэсэн үг. Хугарлын цэг дээрх борлуулалт. Тэр компани 200 мянган төгрөгийн борлуулалтын орлого олж иж ашигчгүй алдагдalchгүй байх юм байна л гэсэн үг. Тэр өмнө нь бид нар тоогоор олцсон байгаа шүү дээ. Тоо. Яг тэр тоогоо эсвэл борлуулалтын үндэ үржээд
500-аа үржээд энэ дүнгээ гаргаад ирсэн ч болно шүү манайха. Яг адилхан. Тоогоо олцсон бол түүнийг борлуулалтын үндэ үржээл хурлын цэг дээр байгаа борлуулалтын орлого юмаа гэд гаргаад ирж болно л гэсэн үг. Яг адилхан шүү манайха. Яг адилхан. За томьёоны аргаар тооцвол яах вэ гэж. Хурлын цэг дээрх борлуулалтын орлогыг тооцож. Тогтмол зардлыг ахиуцшиг харьцаанд хуваадаг. Тогтмол зардал 80,000 байгаа. Ахиуцшиг харьцаа нь 40% байгаа. 40%. Тэгэхээр хурлын цэг дээрх орлого маань 200,000 гараад ирж байна. Тэр өмнө нь нөгөө тоо хэмжээг тооцоолохдоо тэгштгэлийн аргаар, томьёоны аргаар тооцсон үр дүнтэй яг адилхан буюу хурлын цэг дээрх орлогыг тооцохдоо тэгштгэлийн аргаар тооцсон ч, томьёоны аргаар тооцсон ч үр дүн яг ижилхэн байна шүү гэдгийг анхаараарай манайхаа. Анхаараарай. Яг адилхан. За үргэлжлээд агуулга 6 руу орж байна. За энд юу тооцох вэ гэхээр зорилтод ашигын түвшинд хүрэхэд шаардлагатай борлуулалтын тоо хэмжээг тодорхойлох гэж. Тодорхойлох. Тэгэхээр зорилтод ашигын шинжилгээ нь энэ ашигт хүрэхэд шаардлагатай борлуулалтын тоо хэмжээг бол тооцоолдог гэж. За тооцоолохдоо хоёр аргаар тооцоолдог. Эхний арга нь тэгштгэлийн арга байна. Хоёр дахь нь томьёоны арга байна гэж. За эхлээд тэгштгэлийн аргаар тооцоолж үзэх юм бол гэж. Тооцоолж үзэх юм бол ашиг тэнцүү нэгжийн ахиуцшгийг үржих нь борлуулалтын тоо хэмжээ. Асах нь тогтмол зардал. За эндээс бид нар тоо хэмжээг тооцоолох шаардлагатай шүү гэдгийг бол харуулж байна те. Тоо хэмжээг тооцох шаардлагатай. Тэгэхээр жишээ харуул. Дугуй компани тухайн компани удирдлага нь 100,000 төгрөгийн ашигтай ажиллахын тулд дугуй компани хичнээн ширхэг дугуйг борлуулах шаардлагатай вэ гэдгийг компани удирдлага мэдхийг хүсэж байна. Хэдэн дугуй борлуулж 100,000 ашигтай болох вэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр саяны тэгштгэлийн арга дээр томьёогоо бичих юм бол ашиг маань 100,000. Нэгжийн ахиуцшиг угаасаа 200 байгаа. Тоо хэмжээгээ бид нар тооцсон. Тогтмол зардал 80,000 байгаа. За эндээс харуул. За 80,000-аа ингээд урагшаага оруулаад энд 180,000 болж байна. 200 үржин тоо хэмжээ. Тэгээ тоогоо тооцоолох юм бол 180,000-аа 200-аа хуваагаад 900 нэгж. Тэгэхээр юу гэж юм нэхэр компани 900 нэгж 900 ширхэг дугуй борлуулчих юм бол 100,000 төгрөгийн ашигтай ажиллах юм байна л гэсэн үг байхгүй юу? Ажиллах юм байна. За тэгвэл томьёоны аргаар тооцоход яаж тооцох вэ гэж. Тэр зорилтод ашиг дээр байгаа борлуулалтын тоогоо тооцохдоо бид нар компани зорилтод ашиг дээр тогтмол зарлаа нэмээд нэгжийн ахиуц ашигт хувааж өгдөг гэж. За тооцоолыг хийлээ. Зорилтод ашиг маань 100,000. Тогтмол зардал 80,000. Хуваах нь 200 буюу 900. Тэгэхээр 900 нэгжийг борлуулж ийж компани 100,000 төгрөгийн ашигтай байна гэдгийг бид нар тэгштгэлийн аргаар тооцож харууллаа. Мөн дээрээс нь томьёоны аргаар тооцож харууллаа гэсэн. За тэгэхээр бид нар сая 900 нэгж гэдэг борлуулалтын тоо хэмжээг бол харсан тийм. Зорилтод ашигт хүрэхэд бол 900 нэгжийг борлуулж иж хүрх юм байна. За тэгвэл томьёоны болон тэгштгэлийн аргаар зорилтод ашиг дэх борлуулалтын орлогыг бас тооцоолж болдог гэж. Тооцоолж болдог. За тооцоолохдоо бидний нөгөө жишээ бол яг адилхан тийм. Дугуй компани 100,000 төгрөгийн ашигтай ажиллахын тулд гэж. Хичнээн хэмжээний борлуулалтын орлого олох шаардлагатай вэ гэж. Тэгээд тооцоолохдоо ашиг нь 100,000, ахиуцшиг харьцаа 40% байгаа, борлуулалтын орлогыг бид нар тооцоолно. Тогтмол зардал 80 байгаа гэж. За эндээс тооцоолох юм бол борлуулалтын орлого нь 450,000. Тэр компани 450,000 төгрөгийн борлуулалтын орлого олж иж 100,000 төгрөгийн ашигтай байна гэдгийг харах боломжтой. Тэгэхээр өмнө нь бид нар 100,000 төгрөгийн ашигтай болохын тулд 900 нэгжийг борлуулах шаардлагатай гэж тоогоо гаргаад ирсэн тийм. Тэр тоогоо борлуулалтын үндэ үржээд яг нь энэ борлуулалтын орлогоо бас гаргаад ирж болно шүү дээ манайх. Яг адилхан шүү манайх. Яг адилхан тийм. За тэгвэл томьёоны аргаар тооцъё тийм. Зорилтод ашигт хүрэхийн тулд борлуулалтын орлогоо тооцоолохдоо зорилтод ашиг дээр тогтмол зарлаа нэмээд
ахиу зашгийн харьцаанд хуваадаг гэж. Тэгээ 100 мянган ашиг дээр 80 мянган зарлаа нэмлээ. Ахиу зашгийн харьцаа 40% байгаа хуваалаа. Компани борлуулалтын орлого нь 450 мянга. Тэр 450 мянган борлуулалтын орлого олж иж компани 100 мянган төгрөгийн ашигтай ажиллах юм байна л гэсэн үг. Тэр зорилтод ашигт хүрэхийн тулд бид нар хичнээн төгрөгийн борлуулалтын орлого олох вэ гэдэг нь тэгштгэлийн аргаар тооцсон ч, томьёоны аргаар тооцсон ч үр дүн нь яг адилхан байх ёстой шүү гэдгийг дахин анхаараарай тий. Тоог нь тооцсон ч нөгөө 901-ийг гаргаж ирсэн ч тэгштгэлийн арга, томьёоны арга яг адилхан үр дүн байна. 450 мянга гаргаж ирсэн ч тэгштгэлийн арга, томьёоны арга нь яг адилхан байна шүү манайхаа. За үргэлжлээд агуулга 7 гэж. Агуулга 7 дээр компани хамгаалтын орлогыг тооцоолох, мөн дээрээс нь түүний ач холбогдлыг тайлбарлах нэртэй явж байна. Тэр хамгаалтын орлого гэж юу вэ гэдэг. За үүнийг зарим номнод дээр хамгаалтын хязгаар гэж бас орчуулсан байгаа даа шүү манайхаа. Хамгаалтын хязгаар. Тэр хамгаалтын орлого гэдэг маань өөрөө төсвөлсөн юм уу эсвэл бодит борлуулалтын дүнгээс за энэний байрын солилцсон юм шиг манайхаа. Бодит борлуулалтын дүнгээс за тухайн дүн чинь тийм ээ. Хугарлын зэг дээрх борлуулалтын дүнгээс давж байгаа дүнг бид нэр хамгаалтын орлого гэж хэлдэг. Хамгаалтын орлого. Өөрөөр хэлбэл алдагдал хүлээгээс өмнө буурч болох дүн юм аа. Мөн дээрээс нь энэ хамгаалтын орлого нь өндөр байх тусам компани хугарлын зэг рүү очихгүй юм байна. Мөн дээрээс нь алдагдал хүлээх эрсдэл нь бага байх юм байна гэдгийг харж байна гэсэн. Тэр хамгаалтын орлого буюу хамгаалтын хязгаарыг тооцоолохдоо энэ борлуулалтын орлого, нийт борлуулалт гэдэг маань төсвөлсөн байж болно, бодит байж болно шүү дээ. За энэ хоёрын аль нэг нь гэсэн үг. Аль нэг нийт борлуулалтын орлогоос хугарлын зэг дээрх борлуулалтаа хасдаг. Тэр хугарлын зэг дээрх борлуулалтаас давж байгаа дүнг бид хамгаалтын орлого гэж үздэг юм аа гэж тийм ээ. За тооцоолыг хийхдээ компани хугарлын цэг дээр 401-ийг борлуулна гэж тооцоол гаргацсан байгаа тийм. Тэр 401-ч дээр компани борлуулалтын орлого маань 200 мянга байгаа. За 501-ийг борлуулахад борлуулалтын орлого нь 250 болсон байна. Тэгэхээр 250 мянгаас 200 мянга хасах юм бол компани хамгаалтын хязгаар буюу хамгаалтын орлого нь 50 мянган төгрөг байна гэж. Тэгэхээр энэ хамгаалтын орлого гэдэг зүйл маань, хамгаалтын хязгаар гэдэг зүйл маань аль болох өндөр л байх юм бол сайн гэсэн үг. Эрсдэл бага байна. За түүнийгээ дагаад компани ашиг нэмэгдэнэ гэдгийг харах боломжтой байна, тийм ээ. За үргэлжлээд энэ хамгаалтын хязгаар буюу энэ хамгаалтын орлогыг бид нар борлуулалтын дүнгээр илэрхийлэхээс гадна хуваар илэрхийлж болдог гэж. Хуваар илэрхийлж болдог. Тэгэхээр хамгаалтын орлогоо бид нар 250 мянгаас 200 мянгаас 50 мянга гаргаад ирсэн байна. Хамгаалтын орлогыг борлуулалтын орлоготой хувааж байгаа. Тэгэхээр үүнийг бас хамгаалтын хязгаарын харьцаа гэж бас зарим ном дээр орчуулсан байгаа даа шүү манай. Хамгаалтын хязгаарын харьцаа гэж байна. Тэр хамгаалтын хязгаарын харьцаа 20% байна гэж. 20% байна. За үргэлжлээд хамгаалтын орлогыг бид нар борлуулалтын орлогоор тооцож исэн бол үн дээрээс нь тоо хэмжээгээр илэрхийлж бас болдог гэж. Тэр дугуй компани хамгаалтын орлого чинь 50 мянга байгаа. Нэгжийн үн чинь 500 юм чинь хамгаалтын орлого нь 100 дугуй байна гэж. 100 дугуй байна. Тэгэхээр 100 дугуй гэдэг маань хугарлын цэг дээрээс дээшээ 100 дугуй борлуулж иж хамгаалтын орлого маань 50 мянга болно гэдэг зүйлийг бол харж ийн гэсэн үг тийм. За үргэлжлээд агуулга 8 руу орж ийн. Компани үйл ажиллагааны хөшүүргийг тооцоолох гэж. Тэгэхээр үйл ажиллагааны хөшүүрэг гэдэг маань өөрөө компани борлуулалтын орлогын өөрчлөлт нь цэвэр үйл ажиллагааны ашигт хэрхэн нөлөө үзүүлж байгааг харуулдаг зүйл юм аа. Тэгэхээр үйл ажиллагааны хөшүүргийн зэргийг тооцоолохдоо компани ахиу зашгийг
цэвэр үйл ажиллагааны ашигтай харьцуулж өгдөг гэж. Харьцуулж өгдөг. За жишээ харах юм бол компани 500 ширхэг дугуй борлуулж байгаа. За энэ нөхцөлд компани ахиуц шиг нь 100,000 байгаа. Компани цэвэр ашиг нь 20,000 байгаа. Тэгэхээр үйл ажиллагааны хөшүүргийн зэрэг нь 100,000 хуваах нь 20,000 буюу 5. Тэгэхээр үйл ажиллагааны хөшүүргийн зэрэг 5 гэсэн үг. 5 гэсэн үг. За энэ нь юуг илэрхийлээд байгаа юм бэ гэж. За энэ үр дүнгээр яадаг вэ гэж. За жишээлх юм бол компани борлуулалтын орлогоо 10% өсгөх юм бол гэж. Үйл ажиллагааны хөшүүрийг 5-даа ингээд үржээд өгөх юм бол компани ашигын өсөлт 50% байна гэдгийг гаргаад ирж байна гэсэн үг. Тэр борлуулалтаа өсгөхөд ашиг яаж өсөж ийн гэдэгт тооцоолохдоо бид нэр үйл ажиллагааны хөшүүргийн зэргийг ашигладаг гэсэн үг тийм. Ашигладаг гэсэн үг. За үүнийг хэдүүлээ яг тайлан дээр хийж үзье тийм. Тайлан дээр хийж үзье. Тайлан дээр. Тэгэхээр энд бол яг үйл ажиллагааны хөшүүргийн зэргийг бид нэг тооцчоод орлогоо хэдүүгээр өсөх юм бол ашиг яаж өсөх вэ гэдгийг шууд харах боломжтой байна. За ингэж тооцоохоос гадна шууд орлогын тайлангаа бэлтгэчих юм бол гэж. За 500 нэгжээр компани ашиг 20,000 байсан. Борлуулалтын хэмжээг 10% өсгөнө гэдэг чинь 510 чинь 50 болно. Тэгэхээр борлуулалтын хэмжээ 550 болно гэсэн. Тэгэхээр 550 дээр компани ашиг маань 30,000 болсон. 30,000 болсон. За борлуулалт чинь мэдээж 500-аас 550 буюу 10%-аар буюу үнийн дүгээрээ 25,000 төгрөг өссөн байна. 250,000 10 чинь 25 шүү дээ. Тэгэхээр борлуулалтын 10% өсөлт нь энэ компани ашиг 20,000 байсан чинь 30,000 болно гэдэг чинь ашигын 50% өсөлтийг хийсэн гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр үйл ажиллагааны хөшүүргийн зэрэгээ тооцоолоод борлуулалтын өсөлтийн хувийг үржүүлээд ашигын өсөлтөд гаргаад ирж болно. Эсвэл шууд нэмэгдсэн дүнгуудыг ашиглаад бид нар орлогын тайлангаа бэлтгээд яг нэмэгдэж байгаа ашигын өсөлтийг харах боломжтой гэсэн үг. За энэ бол яг баталгаа нь харагдаж байна гэсэн үг тийм ээ. За үргэлжлээд агуулга 9. Олон бүтээгдэхүүнтэй байх үед хугарлын цэгийг яаж тооцох вэ? Борлуулалтын бүтэц холимог борлуулалтын холц байгаа нөхцөл гэсэн үг тийм ээ. За энд харуулж байна. Дугуй компани нийт борлуулалтын 45%-ийг дугуй бүрдүүлдэг юм байна. Үлдсэн 55%-ийг тэрэг бүрдүүлдэг юм байна гэж. Тэрэг бүрдүүлдэг. За тэгэхээр дугуй тэрэг 2 дээр компанийн 2 бүтээгдэхүүн дээр тус бүрд нь бид нар ахиуц шиг аргаар бэлтгэсэн орлогын тайлангаа бэлтгэсэн байна. За ахиуц шигүүдийн тооцоход дугуйн дээр 100,000, ахиуц шиг харьцаа 40% байгаа. Тэрэгэн дээр тооцоход 165,000 55% байна. За нийт дүнгээрээ тооцоолоход 2 бүтээгдэхүүний нийлбэр орлого нь 550,000. Нийт хувьсах зардал нь 285,000, ахиуц ашиг нь 265,000 гэсэн. За тэгэхээр нийт борлуулалтын холцод байгаа тухайн нөгөө олон бүтээгдэхүүнтэй байгаа нөхцөл компани багцын ахиуц шиг харьцаа хэдвэ гэж тооцоолоход 48.2 гарсан байна те. 48.2 энд харагдаж байна. 265,000-а 550,000-ад харьцуулж өгсөн байгаа те. За ингээд нийт тогтмол зардал 170,000 хасаад үзэхэд компани ашиг 95,000 гарсан байна гэж. 95,000. За тэгэхээр эдгээр мэдээллийг ашиглаад бид нар хугарлын цэг дээрх борлуулалтын орлого болон борлуулалтын тоо хэмжээг тооцоолно. За эхлээд хугарлын цэг дээрх борлуулалтын орлогыг тооцож байна. Компани нийт тогтмол зардал чиглэлээр 170 байгаа. 170 байгаа. Багцын ахиуц шиг харьцааг бид нар 48.2 гэж тооцоолсон байгаа шүү дээ. Тэр дүндээ ингээд хуваацсан байна.
Тэр хугарлын цэг дээрх борлуулалтын орлого маань 352,697. Хугарлын цэг дээрх. За ийм борлуулалт бол хийх ёстой юм аа гэж хугарлын цэг дээр. Тэгэхээр энэ нөгөө 176 хашиг гараад ийн гэдгийг нөгөө тооны наривчлалын алдаа шүү те. Тооны наривчлалын алдаа. Тэгэхээр 352,697-гийн 45% тооцоход дугуйны хугарлын цэг дээрх борлуулалтын орлого гэсэн. За энэ дүнгийн 55% тооцоход тэрэгний хугарлын цэг дээрх борлуулалтын орлого гэсэн. За ингээд харчиж болно гэсэн үг. Багц байгаа бол багцын за нөгөө нийт компани тогтмол зардлаа багцын ахиуц шиг харьцаанд хуваагаад компани нийт хугарлын цэг дээрх борлуулалтын орлогоо тооцоод түүнийгээ эзэлж байгаа хувийн жингээрээ бид нэр үржүүлээд бүтээгдэхүүн тус бүрийн хугарлын цэг дээрх орлогыг тооцоолох боломжтой юм аа гэж. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Түр баяртай.